Румын улсын Отопен хотод усан цэлтийн залуучуудын 10 дахь удаагийн дэлхийн аваргын тэмцээн болж өндөрлөө. Дасгалжуулагч Батболд Занданбал нараар өдөрдүүлсэн залуучуудын шигшээ багийн 13 тамирчин өөрсдийн төрөл зайтай амжилттай оролцлоо. Тэмцээний үеэр залуу тамирчид Монгол улсын 3 дэд амжилтыг шинжиллээ. Спортын мастер Инхмэнд мэлхий сэлтийн 200 метрийн зайд, эрэгтэйчүүдийн өврөөр талах сэлтийн багийн бөөхөө мөн тэмцээний сүүлийн өдөр холимөсөлтийн эрэгтэйчүүдийн 4x100 метрийн зайн уралдаанд манай тамирчид 3 минут 59.25 секундын амжилтаар Монгол улсын дэд амжилтыг шинжлэн тогтоолоо. Өмнө нь 2018 онд Ханчжоугийн Азийн наадам тогтоож байсан дэд амжилтыг залуучууд шинжиллээ. Багийн бүрэлдэхүүнд олон улсын хэмжээний мастер Эрхэс, спортын мастер Инхмэнд Нинжин, спортын дэд мастер Бэлгүү нар уралдсан юм а. Ямар ч тач энэ рекордыг эвлэн гэж 100% итгэлтэйсэн. Яаж тооцоолсон ч бид нар 4:04 цаг эвлэн гэсэн угаасаа тооцоолтойсэн. Тэгээд тооцоолсноор эвлэж чадлаа. Миний бодох юм бол багийнхаа хүмүүсийн явж гисэн цаг аль болох бариад өөрийнхөө хэмжээнд тултал ажиллаад оржсэн. Тэгэд орж ирэхэд бол цаг тооцоолсноос арай багасчихсан. Ямар ч гэсэн рекорд бол хийж чадсан. Анх Ханчжоугийн Азийн наадмаар тэдэд манай ах нар маань рекордгээд ороод ирэхэд бол бүгдээрээ яаж жаргалтайсан. Тэгээд ер нь бол хэдэн жилийн дараа би багаараа ер нь эвднэ гэсэн тиймэрхүү юм толгонд ер нь ойлгомжтой байсан. Тэгээд сайн эвдчихлээ. Тэмцээний сүүлийн өдөр учраас бид бүгдээрээ л хичээсэн. 4 минутанд багтаж байранд орохыг зорьсон. Зорилгоо биелүүлсэндээ сэтгэл хангалуун байна. Залуучуудын шигшээ багийн тамирчид ийхүү дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцсон бол эх 10 дугаар сард Бахрейн улсад болох Азийн залуучуудын наадамд манай улсаас усан цэлтийн 20 тамирчин оролцсноо. Чөлөө түвхийн